Сайн бацхан уу, Руна ТV суугтаа тавтай морилцгоно. Өнөөдөр бид та бүхэнд бэлдсэн хэрэгээ ярихаасаа өмнө нэгэн бүтээгдэхүүний талаар танилцуулаад тэгэд ярьж эхлэе. Солонгос улсад сүүлийн үед олонний танил болон оддуудын дунд нэлээд алдартай болоод байгаа биеийн жинг бууруулахад дэмжлэг үзүүлдэг MaxGuard Pro гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, мөн дасгал хөдөлгөөн хийх эсвэл хоолны дэглэм бариад эрч хүчээ алдаж ядарсан хүмүүст эрч хүч нөхөх, мөн хөссөн хоолоо идснийхээ дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөх тос нүүрс усыг задлан биеийн торимтлуулахгүйгээр жин хасахад тусалдаг бүтээгдэхүүн байна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг нь бүтээгдэхүүний Facebook болон Instagram хуудаснаас нь авч болох юм байна. Өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад саяхан гарсан нэгэн хэргийн талаар ярих гээд бэлтлээ. 2025 оны 10 сарын 26-ны орой 11 цагийн үед Инчоны сунгадуудах нэгэн тансаг зэрэглийн орон сууцны машины зогсоолоос дуудлага ирдэг. Дуудлагыг авсан цагдаа нар ердөө 15 минутын дараа тэр газарт очдог. Тэгэхэд дуудлага өгсөн хүн дуудлага өгөхдөө юу болж байгааг тайлбарласан тодорхой мэдээлэл байгаагүй ч дун хоолойн айдас нь маш их айж байгаа нь харагдаж байсан. Цагдаа байршлынх нь мөрөөр тогтоогоод очиход тухайн газар нь тансаг орон сууцны доод давхрын зогсоол байсан. Энд хэдэн мянган хүн амьдарч өдөр шөнөгүй автомашин хөдөлгөөнтэй камерууд хаа сайгүй байдаг тийм хороолол байсан. Цагдаа нар очиод дуудлага өгсөн хүнийг бол хайгаад олж чадаагүй, тэр хүн аль хэдийн явчихсан байсан. Гэхдээ газар дээр нь с ิจ гтэй улмөр үлдсэн байсан. Шалан дээр энд тэнд цацарсан улаан цусны толб, мөн хажууд нь хар маск хэвтэж байсан. Цагдаа нар дуудлага өгсөн хүн рүү дахин залгасан ч утас нь унтраатай холбогдох боломжгүй байсан. Тэд энэ хүн яг одоо аюулт байна гэж үзээд зогсоолын хяналтын камерыг яаралтай татан авч шалгахтал үнэхээр цочирдом дүрснүүд тэнд бичигдсэн байсан. Оройны 10 цаг 30 минутын үед нэг цагаан машин зогсоол руу орж ирээд удалгүй хар кардиган өмссөн нэг эрэгтэй машинаас буугаад удалгүй орон сууцнаас гарч ирсэн өөр нэг эрэгтэйтэй уулзаж байгаа нь харагддаг. Тэд өмнөөс уулзахаар тохирсон юм шиг машиныхаа хажууд 1 минут орчим ярилцаж зогсож байгаа нь харагдсан. Гэтэл яг тэр мөчид машины арын суудлаас өөр нэг эрэгтэй гинт гарч ирээд уулзсан хүнийг шууд барьж авч хүчээр дарж унаан зодож эхэлсэн. Хоёулаа шалан дээр унах үед хажууд нь зогсож байсан гинт бейсболын цохиур шүүрч аваад газар хөвтөж байгаа хохирогчийг тасралтгүй цохиж эхэлсэн. Тэр цохиурын цохилт нийт 13 удаа цохилж байгаа нь харагдсан. Гэхдээ энэ бол төгсгөл биш байсан. Машинтай ирсэн AB2 ээлжлэн түүнийг зогсоо зайгүй цохиж нүдэн хохирогч мөлхөн зүхтах гэж оролдох тусам араас нь дагаж очин дахин зодож байгаа нь бичигдсэн байсан. Удалгүй ухаан алдсан мэт болсон хохирогчийг тэд хүчээр чирч авч явсаар машин руугаа аваачиж арын суудалтаа шахан суулгасан. Хэдий тийм байдалтай байсан ч хохирогч гарц зүхтах гэж тэмцэж байгаанаас харагдаж байсан. Гэвч нэг нь гаднаас нь хаалгыг нь таг барьж гарах боломжийг нь хааж байгаа нь харагддаг. Тэгээд тэд огт сандарсан шинжгүйгээр машинаа асаагаад зогсоолоос гарч явж байгаа нь бичигдсэн байсан. Энэ мөчөөс цагдаа нар энэ бол хүн хулгайлах хэрэг гэдгийг ойлгож замын бодит цагийн хяналтын камеруудыг ашиглан машиныг мөрдөж эхэлдэг. Машин хурдны замаас гарч өмнөд Чунчон мужийн чиглэл рүү явж байгаа нь тогтоогдсон. Гэхдээ хаашаа яг ямар газар очих гэж байгаа нь нарийн таах боломжгүй. Тэр хүмүүс хохирогчдод юу хийх нь ч тодорхойгүй. Цаг минут бүр үн цэнтэй байсан. Хүн хулгайлагдсанаас ойролцоогоор 3 цагийн дараа үүрийн 1 цаг 20 минутын үед гинт хохирогчийн утас дахин асдаг. Цагдаа нар ассан байршлыг нь сэргээх мөчийг хүлээн байнга ажиглаж байсан учраас шууд байршлыг нь яаралтай тогтоож чадсан. Байршил нь Кымсан гэдэг газрыг зааж исэн. Бүр сонин нь дохион нэг газар 20 минут хөдөлгөөнгүй байгаа гэдгээр зааж исэн. Цагдаа нар нутгийн цагдаа нар руу нин даруй хамтын ажиллагаа хүсэж тэр газар руу давхицгаадаг. Очсон газар нь Кымсан хотын төвөөс хол уулсаар хүрээлэгдсэн. Яг шөнөөр бол маш аимшигтай харагдах нэгэн газар байсан. Энэ бол уулын ингэрт байрлсан оршуулгын газар байсан. Тэнд ямар ч гэрэл байхгүй, хүнч байхгүй. Зэвсгэлсэн цагдаа нар уул өөд өгсөж дохио илэрсэн цэг рүү ойртсоор байгаад эцэст нь нэг цагаан машиныг олж илрүүлж чаддаг.
Тэд машиныг бүслээд дотор нь байсан A-B-ийг газар дээр нь баривчилж чадсан. Машины дотор хэрэг үйлдэхэд ашигласан зүйлс ч бүгд байсан. Зузаан ос, цус болсон бэли, мөн камер дээр харагдсан бейсболын цохиурч мөн байсан. Харин машины арын суудалд нүүр нь цусанд будагдсан хохирогч хэвтэж байсан. Нүүр царай нь танигдахын аргагүй ботлоо гэмтсэн, гавлын юс нь цуурсан байх магадлалтай харагдаж байсан. Хоёр гар нь кабелийн утсаар чанга боогдож, болт нь арьс руу бүр шигдсэн байгаа нь харагдаж байсан. Түүнчлэн зүүн чэйжинд нь том хөхрөлт, нэг чихэнд нь хазуулсан юм шиг мөр байсан. Тэр хүн ухаан балартаж байгаа хэрнээ түргэн тусламжийнханд арайхийн нэг өгүүлбэрийг хэлж амьдсан. Тэр нь тэр хүмүүс манай гэрийн хаягийг мэднэ гэж хэлсэн. Гэмт хэрэгтнүүдийг баривчлагдсныг мэдээгүй байсан учраас гэр бүлдээ хамгийн түрүүнд санаа зовж аюул учрах бий гэж бодсондоо гэрийн хаягийг маань мэднэ гэдгийг цагдаа нарт хэлж өгсөн байсан. За ингээд эдгээр хүмүүс яг хэн байсан бэ? Тэдний хоорондын харилцаа холбоо юу байсан бэ гэдэг талаар яриа. Хохирогч нь 31 настай Го Жинхо гэдэг хүн байсан. Харин баривчлагдсан A нь 25 настай Ким Мансу, харин B нь 32 настай И гэж нэрээр танигдсан тийм хоёр хүн байсан. Энэ хэрэг Солонгос даяар том шуугаан тарьж хэвлэлүүд алдарт ютуберийг хулгайлсан хэрэг гэж нэрлэж эхэлсэн. Учир нь хохирогч Го Жинхо бол Сутак гэдэг нэрээр алдартай сая гаруй дагагчтай аимшигын тоглоомны стример хийдэг ютубер байсан. Тэр 2014 оноос хойш 10 гаруй жил тасралтгүй ажилласан ч гэсэн нүүр царай хувийн мэдээлэл бол ерөөсөө ил гаргадаггүй тийм ютубер байсан. Түүнийг эмнэлэгт хүргэхэд нүүрний олон ясанд хугарсан, бие нь олон газар няцарч шалбарсан, цохилтын гол төвөнд толгой нүүр хэсэг нэсэн, өөрийгөө хамгаалах гэж байхдаа хурууга хүртэл хугалсан гэдэг нь харагдаж байсан. Дух эрүүг хэсэгт нь олон ойдол тавих хэмжээнд хүнд гэмтэлтэй байсан ч азар амь насанд нь бол шууд аюул учраагүй байсан. Хүмүүст нэг асуулт гарч ирсэн. Яагаад энэ хүмүүс түүнтэй ямар холбоотой байсан бэ гэсэн. Тэгээд энэ хэрэг бол анхаарал татаж эхэлмэгч Сутак эцэст нь болсон явдлыг өөрөө тайлбарлаж гарч ирсэн. Олон жил YouTube хийсний дараа Го Жинхо супер машинд дурлаж мөрөөдлийн нэг ховор загвараа олж авахыг хүсдэг байсан. Гэвч зах зээл дээр тэр машин нь амар олддоггүй тийм загвар байсан. Тэр үед 2023 оны 3 сард Го Жинхо нэг имэйл хүлээж авдаг. Илгээгч нь өөрийгөө хуучин машин борлуулагч мөн супер уралдааны машин түрээсийн компанитай гэж танилцуулсан байсан. Тэр хүн бол дээр дурдгдсан хэрэгтэн Ким Мансу байсан бөгөөд өөрийнхөө бизнесээ сурталчлахын тулд YouTube суугч ажилладаг байсан. Имэйлэндээ тэр хэлэхдээ би олон стримерт хүссэн тансаг машиныг авахд туслаж байсан. Өндөр зэрэглэлийн баян үйлчлүүлэгчтэй хамтран ажилладаг гэх мэтээр ихтгэл төрүүлэхээр ярьсан. Го Жинхо итгээд хүссэн машинаа түүнээс асуухад удалгүй тэр машинаа авч чаддаг. Анхны тохирол асуудалгүй байсан. Харин дараа нь Го Жинхо өөр нэг супер машин сонирхож дахин Ким Мансу танддаг. Өөрийнхөө унаж байсан машинаа зараад нэмэлт мөнгө нэмж агаад өөр машин руу шилжих бодолтой гэд түүнд хэлдэг. Тэгэхэд Ким Мансу чи унаж байгаа машинаа надад өгчгөө би чиний өмнөөс зараад өгье гэж санал болгодог. Удалгүй Ким Мансу хүссэн машиныг чинь олчихлоо гэж хэлсэн. Тэгээ эхлээд төлбөрөө шилжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Ингээ Го Жинхо бол машины эзэнд 2 удаагийн шилжүүлгээр нийт $127,000 шилжүүлсэн. Дараа нь 5 сарын 9-нд Ким Мансуд нэмээд $22,000 шилжүүлсэн. Ер нь бол бага зэрэг хүлээгээд машина авнаа гэж бодож исэн. Гэтэл 3 сарын дараа 7 сарын сүүлээр Ким Мансу гинт холбоо барихаа болж эхэлдэг. Үүнээс сонин зүйл гарсан нь 8 сарын эхнээс Го Жинхо руу замын төлбөр төлөгдөөгүй байна гэсэн торгуул мэдээллүүд олноор ирж эхэлсэн. Шалгаад үзсэн чинь Ким Мансу машиныг нь зарна гэж аваад өөр хүнийг тэр машиныг нь унуулад дүрм зөрчүүлээд явж байгаа гэдг нь мэдэгддэг. Го Жинхо юу болоод байгааг мэдхийн тулд олон удаа түүн рүү холбоо барьж эцэст нь нэг удаа арайхийн утсаар холбогдож чаддаг. Ким Мансу би машиныг чинь танилдаа даатгачихсан ийм болно гэж мэдсэнгүй гэсэн маягийн юм ярьдаг. Тэрнээс хойш утас маань нэвтэрч гисэн өвчтөө байгаа болохоор ажиллаа хийж чадахгүй байна гэх мэтийн шалтгааныг тоочж исэн. Го Жинхо өөрөө хөдөлж машиныг хэн унаж байгааг олж тогтоогоод энэ ч угаасаа миний машиныг минь буцааж өг гэж тэр хүнээс шаарддаг. Гэтэл тэр хүн би энэ машины төлөө ойролцоогоор $37,000 урьдчилгаа өгсөн. Буцааж авах гэж байгаа бол урьдчилгаагаа буцааж өг гэж хэлдэг.
Ингээд аргагүй ихэнд орсон Гожино машина авахын тулд $37,000 төлж байж машина буцааж авч чаддаг. Ингээд нэг зүйл бол тодорхой болсон, тэр нь Ким Ман-сoo шинэ машин байна гэж үзүүлж байсан зар мэдээлэл нь бүгдээрээ хуурамч байсан. Гожиногийн нэг нь мэдээд уурлаж Ким Ман-сууд чи миний өгсөн бүх мөнгийг буцааж өгөх гэж шаарддаг. Тэр нь нийт $216,000 орчим байсан. Урьдчилгааны нийт мөнгө машина буцаа авахын тулд төлсөн $37,000 дээр нь ашиглалтын илэглийн зардал гэх мэт нийлүүлээд $216,000 түүнээс нэхэмжилдэг. Гэвч Ким Ман-сoo өнөөхөл маягаараа болтож хойшлуулсаар байсан. Эцэст нь Гожино өмгөөлөгч авч хуулийн дагуу явна гэж хэлмэгц Ким Ман-сoo гинтл би өөрөө ч асуудалд орчихсон, намайг хүмүүс барьцаалчихсан байна гэх мэтээр зүйлсүүдийг ярьж эхэлсэн. Дараа нь гинтл нөхцлөө өөрчилж 10 сарын 19-нд Ким Ман-сoo өөрөө эхэлж түүн рүү холбоо бариад $216,000 чинь бүгднгийн бэлнээр нь өгнө гэж хэлдэг. Тэгээд Хвасонд ирж мөнгөө ав гэж түүнийг дууддаг. Гожино сэжиг авч уулзах газрыг нь хайж үзтэл камергүй, эзгүй уулын бүсэйсэн. Тиймээс уулзалтаас шууд татгалцсан. Ингээд ах юм бол би нийтэд чиний талаар мэдээлэл зарлан хуулийн дагуу явна гэж түүнийг анхааруулдаг. Тэгтэл 1-7 хоногийн дараа яг тэр нөгөө хэрэг болсон өдөр буюу 10 сарын 26-нд Ким Ман-сoo чамд өгөх мөнгө чинь бүгдээрээ бэлнээр байна. Гожиногийн гэрлүү өөрөө очиод өгье гэж хэлдэг. Гожино эцэст нь асуудал шийдэгдэх гэж байна гэж бодсон ч нэг л эвгүй санагдсан учраас бэлэн мөнгөнийхөө зургийг явуул гэж хүсдэг. Тэгтэн Ким Ман-сoo утасны камер ажиллахгүй байна гэж хариулсан байгаа. Тэд анх орон сууцны үүдэнд уулзахаар тохирсон ч Ким Ман-soo би андуураад доод давхрын зогсоол руу орчихжээ. Зогсоол дээр уулзъя гэд түүнийг дуудсан байгаа. Ингээд тэд зогсоол дээр уулзсан. Ким Ман-soo мэдлээд мөнгөний цүнх машин дотор байгаа гэд Гожиног дагуулад машин руугаа очисон. Гожино болгоомжтой машин руу нь хартал $216,000 багтахад хитрхи жижиг цүнх байгаа нь машин дотор харагддаг. Тэгээд хамгийн аимшигтай нарын суудалд нэг с ิจ гтэй хүн сууж байгааг Гожино анзаарсан. Тэр мөчид Гожино шууд цагдаагийн газар руу залгасан. Тэгтэл арын суудлаас Лигийн төсөрч гарч ирээд түн рүү довтлсон. Ли олсоор хүзүүгэн чангалан боож зуурлаж байх мөчид Ким Ман-soo бейсболын цохиурыг шүүрэн авч тасралтгүй түүнийг цохиж эхэлсэн. Кинон дээр гардаг шиг аимшигтай дүр зураг бий болсон гэсэн үг. Энэ нь бол мэдээж CCTV-д бүгд бичигдсэн байсан. Гожиног үнэхээр энд үхэж магадгүй юм байна гэсэн бодлоор маш их айсан гэж дараа нь цагдаа нарт ярьсан байсан. Тэд Гожиног 3 цаг орчим машинаар авч явсны дараа авиадсан газар нь Кымсоны нэгэн оршуулгын газар байсан. Тэд Гожиногийн утсыг асааж түүний нэрээр гэр бүл танилуудтай нь холбоо барих гэж оролцсон нь цагдаагийнхан байршлыг нь тогтооход маш их үүрэг гүйцэтгэж үүнээсээ болж бол цагдаа нарт баригдаж чадсан. Баривчлагдах үедээ Ким Ман-soo эцээ хүртэл болтож өөрийгөө хохирогч мэтээр тайлбарлаж байсан. Би Гожиногоос машин авсан, мөнгө өгсөн, харин тэр машинаач өгөөгүй, мөнгөөч буцааж өгөөгүй. Тэгээд миний уур хүрээд түүнийг зодсон юм а гэх мэтчлэнгээр хэрэгээ ол үгүйсгэжсэн. Харин нөгөө хэрэгтэн болох Лин болохоор Ким Ман-sooгийн танил хүн байсан байгаа. Ажил мэргэжлийн хувьд армийн ахлагч төвшний албан хаагч байсан. Ер нь бол төрийн албан хаагч цэрэг цагдаагийн хүн байсан. Энэ нь бол хүмүүсийг маш их гайхшруулсан. Мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон нэг зүйл бол Ким Ман-soo амжилттай ютуберуудын тансаг амьдралд татаархаж өөрийгөө машин борлуулагч гэсэн дүрээр тэдэнд ойртож танилцдаг байсан гэдг нь ил болдог. Холбоо тогтоож мөнгө татах боломж тэдрээс бол хайж дотносдог байсан. Тэр хүссэн үедээ их хэмжээний бэлэн мөнгө тэднээс олж чадна. Тэд нар бол миний санхүүгийн том арт тал гэж бодож хүмүүст ч тэгж ярьдаг байсан. Тэг бодит байдал дээр болохоор түүний хувьд бол маш их өртөө, санхүүгийн хувьд бол маш их сүрэлд орсон тийм хүн гэдэг нь бол сүлд тодорхой болсон. Гожиногоос өөртөө зориулж $22,000 төр зээлээч гэх маягаар өмнө нь авч исэн гэдэг нь ч гэсэн бас ил болдог. Харин Лигийн хувьд маш их өрөнд орсон хүн байсан. Тэр хүнд үед нь Ким Ман-soo түүн дээр Гожино намайг барьцаалж миний мөнгийг дээрэмдчихсэн би түүнээс өшөөгөө авмаар байна. Тэгэх юм бол би мөнгөө буцааж авна гэж түүнд хэлж итгүүлсэн байсан. Хэрвээ чи надтай хамтарч ажиллаад би түүнээс мөнгөө буцааж авч чадах юм бол чамд $75,000 өгнө гэж түүнд амласан байсан. Ингээд Ли бол энд нь итгээд энэ хэрэгт оролцсон байсан. Лигийн хувьд болохоор Ким Ман-sooгийн үгэнд итгэж ютубер Гожиног буруутай гэж итгэсэн байсан. Гэхдээ энэ бол яг бас бүрэн баталгаа нотлохоотой биш. За ингээ ямар ч байсан тэднийг баривчлаад прокурор шилжүүлэхдээ
алхахыг завдсан, хүнд хүч хэрэгэлсэн, хууль бус хүнийг хорьсон зэрэг зүйл ангиар хэрэг үүсгэсэн. Нэмэлт мөрдөн шалгалтаар гэмт хэрэгт ашигласан машин бол 3 дахь хүний нэр дээр бүртгэлтэй бас өөр хүний машин байсан гэсэн үг. Машины эзнийг Пак гэдэг 36 настай хүн байсан. Гужино шинэ машиныг зориулж 2 удаа шилжүүлсэн $127,000 дансны эзэн бол энэ 3 дахь машины эзэн Пакийн данс байсан. Тэгээд прокурор болохоор энэ машины эзнийг гэрт нэгжлэг хийхэд Пак ч гэсэн энэ хоёртой хамсаатан байх магадлалтай тийм баримтууд бас илэрсэн. Тэр Кимасу лид амлснаас ч илүү $112,000 орчим амлсан байсан машина хэрэглүүлэх юм бол гэд. Тэгэхээр энэ хэрэгт бас хамааралтай байх магадлалтай байсан байсан. Гэхдээ Пак өөрөө хэлэхдээ Кимасу зүгээр өөрийг нь дарамтлаж аваад машиныг авч явсан гэж цагдаад бол мэдүүлж исэн. Тэгүүнээс гадна тэдний өөр бас баримт нотлохоонууд гарч ирсэн. Хулгайлах үеэр хамсаатан Ли утсандаа маш с ิจ гтэй түлхүүр үсээр хайлт хийсэн гэдэг нь илэрсэн. Ингэснээр прокурор анхны хүн алхахыг завдсан гэсэн зүйл ангийг өөрчилж илүү хүнд шинжтэй зүйл анги руу шилжүүлсэн байгаа. Саяхан болсон эхний шүүх хурал дээр бол гуруула хийсэн зүйлсүүдээ ихэнхдээ хүлээн зөвшөөрсөн. Прокурорын дүгнэлтээр гол сэдэл нь толгойлогч Кимасу Гужинугаас мөнгө нэгсний дараа гомдол өш хонзон тээж түүний амь насыг хөнөөх зорилготой байсан гэж үзсэн. Тэгээ одоохондоо яг шүүхийн шийдвэр нь гараагүй байгаа юм билээ. Гэхдээ мэдээж бол нэлийн хүнд шийдвэр гарах нь бол тодорхой байгаа. Тэгээ одоогийн байдлаар ютубер Гужино бол шинэ байранд нүүж сэтгэл зүйн эмчилгээ хийлгэн мөн ютубийнхаа ажлыг ч гэсэндээ хэсэг завсарласны эцэст шинээр эхлээд байгаа гэсэн мэдээлэл байгаа. За ингээд өнөөдрийн 5 хүнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээд хэрэгтэн утсыг нь санаанд асааснаас болж азар энэ хэрэг бол илэрч хэрэгтнүүд яаралтай баривчлагдаж хохирогч ч гэсэндээ амьд үлдэж чадсан ийм хэрэг байгаа. Тэгээ хэрвээ утсыг нь асаагаагүй байсан бол Гужино бол амь насаа алдаад хэрэгтнүүд гадагшаа зүхтах төлөвлөгөөтэй байсан гэдэг нь бол сүлд ил олсон байсан. Тэгэхээр үнэхээр азтайгаар ютуберийн хувьд бол амь нас нь аврагдаж чадсан ийм хэрэг байлаа. Тэгээ энэ ютуберийн хувьд бол сая гаруй дагагчтай ийм ютубер юм билээ. За ингээд өнөөдрийн 5 бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээ 5 бүхэн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.